Түүх найзуудаа NBA ертөнцид ястаа бутигнаатай өдөр өнгөрлөө. Өнөөдөр болсон тоглолтуудын хамгийн сонирхолтой мэдээг сонсоход билнэ үү? Хамгийн гоё тоглолт бол Spurs Mavericks хоёрын байлаа. Нөгөө өндөр ах Victor Wembanyama байна шүү дээ. Тэр ястаа ичтэй үзүүлж 40 манаа авч 15 бомбог самбраас шүрчвэж. Түүний ачаар Spurs баг Mavericks-ийг 125-92-оор амархан ажиллаа. Энэ жилийн хамгийн мундаг шин тоглогч вийтэж байсан Cooper Flag анхны тоглолтоо хийж 10 оноо 10 бомбог авч double хийсэн гин шүү. Харин 76ers Celtics хоёрын тоглолт ёстой тарих ташлахсан тулаан боллоо. Тоглолт дуусах мөчд оноо тэнцүү ёстой хэн хоцох нь мэддэхгүй байсан. Гэтэл 76ers багийн Tyrese Maxey тийшэрч 40 оноо авснаар багаар 117-116-аар ялалтай түрүүллээ. Бас нэгэн сайн мэдээ гэвэл 76ers багийн rookie VJ Edgecomb 44 оноо авснаар хамгийн ихний тоглолттой LeBron James-ээс хойш хамгийн олон оноо авсан тоглогч болжээ. Харин бус тоглолтуудыг дурдвал